одоо сайхан баяртай мэдээ гэхэд бол өчигдөр одоо 3 сарын 29-нд хууль зүйн сайдын тушаал гараад цагдаагийн сүлж чуулгыг Монгол Улсын соёлын гав сэтгэлтэн цагдаагийн хурандаа гаваа сур агсны нэрмж чуулга болгож байгаа нь үнэхээр одоо биднэрт бол маш их том баяр болж байна. Энийг яг ингээ гаваа сур агсны нэрмжт болох энэ одоо ажил нь бол олон жил яригдж байгаа ч тэгээ энэ жил одоо энэ сард биелэлээ боллоо. Тэгээ үнэхээр баяртай байгаа. За Навагцын дайшийн амруулт гэдэг Дундгой говьтаас суманд төрсөн. Тэгээд Говьсөнбөрийн аймгийн Сөмбөр суманд одоо 1-р 10 жил, 2-р 10 жилд сурч ерөнхий боловсролын сургуулийг Говьсөнбөрийн аймагт 2005 онд сурч төгссөн. 2005-аас 2010 онд соёл урлагийн сургуульд дөөрийн дуулаач мэргэжлэр элсэн орж Монгол Улсын ардын жиргэгчин Дашвилж багш удирдлаганд суралцаж 2010 онд төгссөн. Эхнэр 2 хүүтэй. Эхнэр маань соёл урлагийн сургуулийг бас надтай хамт төгссөн, дөөрийн дуулаач мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо л яг нэг нь уран бүтээлээ өгөөд нөгөөх маань одоо золиослогдно гэдэг юм уу те. Одоо өөр мэргэжлэр ажиллаж байгаа. Хүүхдүүд маань нэгэн сургууль, нэгэн цэцэрлэгт цагдаагийн сүлж чуулга тэр үед яг 2009 онд дөнгөж шинжлэхтэй мэргэжлийн уран бүтээлчдийг авч эхлээд одоо мэргэжлийн чуулга болцсон байсан. Тэрэнд одоо 2009 онд манай гавьяач жижигчин Чингис хааданд Ариунбаатар найз маань орцсон байсан. Тэгээд бид нарыг 2010 онд төгсгöd Ариунбаатар найз маань одоо ингээс шинэ чуулга байгуулагдсан. Ийшээ орооч гэсэн хүсэлтийг тавиад тэгээд би шууд цагдаагийн сүлж чуулгад орох. Тэр маань нэгдсэн юм а. Тэгээд гаваа сурын дарахтаа ирж уулзаад тэгээд энэ цагдаагийн сүлжүүлэгт орсон. За соёл урлагийн сургуулийг төгсөөд цагдаагийн сүлжүүлэгт дуучнаар ажиллаж байгаад тэгээд сүлжүүлэг маань татан богдоод тэгээд 2 сонголттой болсон. Нэг нь өөр чуулгат уран бүтээлчээр ажиллах, нөгөөх нь одоо цагдаагийн байгууллагт одоо цагдаагийн үндсэн мэргэжлэр ажиллах гэсэн сонголттой болсон. Тэгээд миний хувьд бол нийтийн хэв журам хамгаалах газар төрийн засгийн хамгаалтын цагдаач жолоочоор томилогдож очиж исэн. Тэгээд тэндээ ажиллаж байгаад би Дорногов аймгийн Ариг сумын цагдаа гэсэн албан тушаалд томилогдож очисон. Тэгээд орон нутгийн бас удирдлагууд маань агс дэмжиж одоо уран бүтээлч хүн гэдэг утгаар нь бас яг нөгөө Ариг суман дээр биш аймгийн төв дээр одоо Дорногов аймаг дээр ажилласан. Эргүүлийн цагдаа, жижүүрийн цагдаагаар. Тэгээд яг манайх сүлж чуулга маань ер нь цагдаагийн байгууллагын үндсэн чиглэлийнхаа ажлыг бас давхар хийдэг. Одоо баяр ёслолын үеэр, жагсаалцаглааны үеэр гэдэг юм уу те. Одоо нийтийн хэв журмыг сахиулах, хөдөлгөөний аюулгүй байдал дээр одоо дэмжлэг үзүүлж нэмэлтээр ажилладаг. Тийм учраас одоо бас яг ингээд юунд ч мэдэхгүй яг ингээд эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаа бол биш. Өмнө ажиллаж исэн учраас бас нэг тийм хүндрэлтэй зүйл бол байгаагүй. Ер нь бол нэг тийг шантарч бариагүй. Тэгээд одоо буцаад сэргээн байх гэсэн найдлага тавиал одоо тэгэл үргэлжлүүлээд цагдаагаар ажиллана. Өөр чуулгуудад орох нэг сонирхол хүсэл бол байгаагүй. Тэгэл цагдаагийн байгууллагатаа л ажиллаж байгаа л эцсийн үндсэндээ л гэсэн тийм бодлоготой, зорилготой байсан. Одоо сүлж чуулга маань олонний цагдаагийн хамтын ажиллагааны төв болоод сургалт соён гэрүүлэх чиглэлийн байгууллага болоод ажиллаж исэн. Тэгээд тэнд сургагч багшаар томилогдсон. Одоо хөдөөнөөс эргүүлийн цагдаагаас энэ олонний цагдаагийн хамтын ажиллагааны төвдөө сургагч багшаар гэж ажилласан. Тэгээд 2017 онд энэ сүлж чуулга маань дахин шинжлэхтэй сүлж чуулга гэсэн нэрээр байгуулагдаад за тэгээд дуучнаараа шилжиж ажилласан. Тэгээд одоо энэ яг 13 жил ажиллах хугацаанд бас амжилттай сайхан ажиллаж энэ чуулгад ажиллаж байгаа. Тэгээд миний одоо ажил амьдралын гарааг энэ чуулгаас эхэлсэн. Тэгээд дөөрийн дуулаач мэргэжлэр төгсөөд энэ чиглэлээрээ бас олон сайхан уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Би 2010 онд соёл урлагийн сургууль төгсөөд 15 оноос эхлээд энэ улсын чанартай болон олон улсын чанартай уралдаануудад оролцож эхэлсэн. 15 оноос Улаан удын Ким Базарстай үеийн нэрмжт уралдаан, Хобойны нэрмжт уралдаан гэдэг эдгээр уралдаанууд тусгай байр 3 дугаар байрыг эзэлсэн. Мөн Байкал гэдэг уралдаанд 3 дугаар эзэлж ирсэн. Тэгээд одоо хамгийн том амжилт маань 18 онд бүгдний хамтдаар тусад зохион байгуулсан Нингбо гэдэг олон улсын дөөрийн дулаач уралдаан тэргүүн байр Хятад дууг хамгийн сайн дуулсан дуучин гэсэн 2 шагналыг авчирсан. Тэгээд тэр жилдээ одоо цагдаагийн байгууллагынхаа цагдаагийн ерөнхий газрынхаа 19 оны онцлог албаагчийг шагналыг авч ирсэн. Тэгээд за Монгол Улсын соёлын тэргүүний ажлын цолыг 17 онд
соёл спорт ээлж бэвшлийн яам гэж байсан те. Тэр үед авч ирсэн. Цагдаагийн гавьяг бас 18 онд юунд тэр нэг хятадын уралдаанд төрүүлж ирээдэг цагдаагийн гавьяа тэмдгээр шагнуулж ирсэн. Тим сайхан амжилтууд гаргаж байгаа. Тэгээд дээрэс нь 2019 онд одоо уран бүтээлчдийн хувьд одоо спортоор гэх юм бол олимп гэгддэг Чайковский нэрмжит уралдаанд эхний шатнд шалгарч тэнцэж очсон. Энэ нь одоо миний хамгийн том одоо амжилт гэх юм уу. Одоо тэгээд Чайковский уралдаан бол одоо уран бүтээлчдийн ер нь олимп гэсэн үг. Тэгээд тэрэнд одоо тэнцэж очиж оролцсон гэдэг манаас том амжилт. Тэгээд одоо манай Аранбаатар гавьяд маань тэр уралдаан тэргүүн байр гран при эзэлж ирсэн. Цагдаагийн сүлжүүлэх. Тэгээд хоёр дахь одоо Чайковский тэнцэж очсон дуучин болсон да бас баяртай байдаг. За миний одоо хамгийн том тайз гэх юм бол соёл урлагийн их сургуульд анх оюутан болж ороод тэгээд хамгийн анхны тайз бол соёл урлагийн их сургуулийн оюутан театрын тайз. Тэр тайзан дээр одоо хүртэл гарахад сандрал айцтай байдаг, их маш их сандардаг. Тэгээд дараа чи яг уран бүтээлч болоод 2010 онд соёл урлагийн их сургуулийг төгсөөд уран бүтээлч болоод гарсан тайз бол одоо энэ цагдаагийн сүлжүүлгийн тайз маань одоо миний хамгийн том тайз. Одоо яг энэ тайзан дээр л 13 жил одоо ингээл дуулаад ажиллаж амьдраад ингээл явж байна. Ачмбатар алдра даяарандоо цуратж дараагийн батуда бүрээд болсон батараа. Болсон дайсныг бүтэн иргэн мянган хортны зүгэрч зүцэн битрш хицсэн гавьяатай алдраа мандсан батараа. Сүлжүүлэг маань ер нь бол их баг бүрэлдэхүүнтэй, ер нь жижигхэн чуулга. Гэхдээ авьяастай чадварлаг уран бүтээлчдээр бас бэхжүүлэхийг анханасаа тийм бодлого болгож, зорилго болгож явсан гавьяас уран дараа маань тэрэндээ ч бас одоо олон талд хөрвдөг уран бүтээлчдийг одоо авсан тий. Одоо нэг хөгжимчин маань олон 2-3 төрлийн хөгжим тоглодог, бүжигчид маань бүх төрлийн жанрын бүжгийг бүжгэлдэг. Дуучид маань ч гэсэн бас бүх төрлийн жанрын дууг дуулах тийм чадвартай тийм уран бүтээлчдээр бас ингээ бүрдүүлэхийг хичээсэн. Маш зөөхөн орон доотой учраас тэгээд одоо энэ их амжилттай явж байгаа энэ чуулгын маань одоо уран бүтээлчдийн маань л одоо чадвартай одоо чансаатай харагдаж байгаа. Тэгээд тийм учраас сүлжүүлэг маань оршин тогтнож амжилттай явна. Одоо уран бүтээлчдийн маань ачимдаа. Одоо энэ бид тэдний орж ирсэн байгаа бол энэ цагдаагийн сүлжүүлгийн дуу анги. Тэгээд эндээ одоо өглөө дуучид маань хоолойны дасгалаа уншин тэгээд концертмейстер багштайгаа өглөө уур дээрээ одоо нөгөө бэлтгэл сургалтаа хийж цаашаа нөгөө уран төрийн дуунуудаа ариармаас дуунуудаа нийлж тэгээд бэлтгэл дээр нь одоо олон улсын болон улсын чанартай тэмцээн оролдоонд орохоор болох юм бол тэгэл нэлээд хэдэн сарын бэлтгэл хийн. Одоо бүх юмнасаа чөлөөлөгдөн одоо яг л нэг спортынхан яаж бэлтгэв яг тэрнтэй адилхан хатуу тэг журмын дагуу бэлтгэл хийж олон улсын уралдаан, дуурийн дуулаачдын уралдаанд оролцдог. Чанартай уран бүтээлийг гаргахын тулд уран сайхны удирдагч, найруулагч нийлж, мөн уран сайхны зөвлөл нийлжиж одоо тэгээд ямар уран бүтээлч авах уу, яаж шалгаруулж авах уу, тэгээд ямар уран бүтээлийг гаргаж олон нийт төртөө хөө гэдгийг энэ улсууд нийлжиж одоо тэгээд удирдахж гаргадаг. Өөрөөсөө шинэ уран бүтээл, томоохон уран бүтээлүүдийг туйрганд тавьж олон төрх ийм зорилгыг одоо ойрын ирээдүйдээ тавьж явж байгаа. Сая өнгөрсөн 22 онд бол Эрхэм дүрийн тамагт баатрууд гэдэг томоохон дуулыг одоо түүхэн дуулыг бид нэр хийсэн. Одоо эх жил гэхэд одоо төлөвлөгөөнд бас цагдаагийн сэдвтээ бас мюзиклийг тавих гэсэн тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Цагдаагийн албаныхаа энэ тоглолтын хувцастай, энэ албаныхаа энэ хугацаа өмсөд тайзан дээр гарна гэдэг бол маш их бахархамар зүйл. Дээрээс нь төрийн алба багш мөрцүүлсэн гэдэг утгаараа уран бүтээлчийн хувьд бол олон хүнд бас заяагаад байхааргүй энэ боломжийг цагдаагийн сүлжүүлэгт ажиллаж байгаадаа ингээд идэлтгээр бас бахархаж явдаг шүү дээ. Уран бүтээлчүүн дээрээс нь мөрцтэй тэгээд цагдаагийн офицер цолтой ингэж бас тайзан дээр дуулна гэдэг бол маш их бахархалтай зүйл. Өөрийнхөө үеийн болон одоо цагдаагийн албанд орж ирж байгаа тийм залуучуудаа сандж хэлэхэд одоо цагдаагийн албанд орж ирээд мөрдсөн зүгөө төрийн жинхэнэ албаагч болсон бол албандаа маш сайхан сэтгэлээ гаргаж сэтгэлтэйгээр ажиллаарай. Тэгээд одоо өөрийнхөө хоббиг цаашаа сайн хөгжүүлж хүсэл зорилготой үнэхээр байж цагдаагийн албандаа үнэ шүдээр сайхан ажиллаарай л гэж уриалъя. Тэгээд
уран бүтээлчдийг Янжлан бурхан өгүүлж ивэж гэж одоо хэлдэг. Тэрнтэй адилхан цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагыг цагаан шонхор нь өгүүлж ивэж болтугай л гэж хэлээ да.